Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ удаад би та бүхэндээ 12 жилийн амьтад сонгогдсон гэдэг Япон үлгэрийг ярьж өгье. Эртээ цагт бурхан амьтдыг дуудаж зарлиг болгож гинэ. Маргааш өглөө манай ордны үүдэнд хамгийн түрүүнд ирсэн амьтдаас дэс дараалан 12 жилийн амьтдыг сонгоно. Сонгосон амьтдаар тэр жилийг хамгаалуулж байх болно гэж гинэ. Түүнийг сонссон амьтад маш ихээр баярлцгааж би ч өглөө эрт ирнэ гэж бодцоож гинэ. Харин цугласан амьтдын дотроос хамгийн жижигхэн хулган маш ихээр санаа зовж би 12 жилд орж чадах болов? Жижигхэн учраас явсаар байтал үр цайчих байх та гэж их л санаа зовж гинэ. Ингээд амьтад гэр гэрлүүгөө тараад оцсны дараа хулган явж байтал гинэн мартамхаа нэгэн муур хурч ирж гинэ. Тэгээд хулганаас маргааш бурхны ордны өмнө хэдэн цагт ирээрэй гэсэн бэ? Гэхдээ хулган нөгөөдөр өглөө гэж хэлж гинэ. Муур нөгөөдөр өглөө юм уу? Ашиггүй дээ гэдэл баярлаад яваад өгч гинэ. Хулган бодлогошрон тэнд зогсож байтал эртхэн харж унтахаар явж байгаа нэгэн үхэртэй таарлаа. Хүүе, үхрээ, ийм орой болсон хойно юу хийж хаашаа явж байгаа юм бэ? Гэж асуулаа. Үхэр, миний бие том боловч би хурдан явж чаддаггүй. Тиймээс одоо бурхны ордон руу явдаг юм билүү гэж бодож байна гэж хариулж гинэ. Хулган, хүү үхрээ, чи яасан мундаг юм бэ? гэж хэлснээ гинтгэн нэг мэрэгэн санаа олж гинэ. Ингээд хулган үхрийн нуруунд дээр үсрэн гарч суулаа. Юу ч анзаараагүй үхэр шүнжин бурхны ордон руу алхасаар л байлаа. Харин хулган үхрийн нуруунд дээр тайван амар явж байлаа. Өглөө болж бурхны ордон харагдаж хааны харуул гадаан зогсож байх нь тэрэ. Үхэр, яасан гоё юм бэ? Би төрүүлдээд ирчихлээ шүү гэж их л баярлан байтал үхрийн нуруунд дээрээс хулган үсрэн буулаа. Харуула, би хамгийн түрүүнд ирсэн шүү. Намайг харж байна уу? гэж хэллээ. Үүнийг сонссон үхэр маш их гайхлаа. Уг нь би хамгийн түрүүнд ирлээ гэж бодсон чинь хулган надаас өрсчихжээ. За яах вэ? Гэхдээ би 2 дахь амьтан болж чадсан шүү дээ гэж үхэр өөрийгөө тайвшрууллаа. Хулган үхэр хоёрын араас барын араас туулай, туулааны араас луу, луугийн араас могой, могооны араас морь, морьны араас хонь, хоньны ардаас мич, мичний ардаас дахиа, дахианы араас нохой, нохойны араас гахаа ирж гинэ. Эдгээр амьтдыг ирсэн дарааллаар нь 12 жилийн амьтад болгон зарлан тунхаглая гэж бурхан зарлиг буулгалаа. Би хамгийн түрүүнд ирсэн гэж хулган дээр үсрэн бусдаасаа илүү их баярлаж байлаа. Маргааш өглөөн нь гинэн муур хааны харуул дээр ирж гинэ. Би хамгийн түрүүнд ирлээ шүү гэж баяртайгаар хэлтэл харуул өчигдөр өглөө болоод өнгөрсөн зүйлийг одоо ярьж явдаг. Муур чи унтаж байна уу, үгүй юу?
гэж түшмэл зандарч гинэ. Харин хамгийн түрүүнд хамгийн жижигхэн бяцхан хулганы ирсэн шүү дээ гэж хэлж гинэ. Хулгананд хуурцснаа муур саял ухаарч маш их уурлаж муу хулган чамайг да гэд өшөөгөө авахар хулганыг хөөлөө. Харин хулган уучлаарай би дахин худлаа хэлэхгүй гэж зүхтааж гинэ. Тэр цагаас хойш муур хулганыг харахаараа өшөөгөө авахар хөөж бусад үед сэргэлэн цаваа харагдаж байгаа гэдгээ мэдэгдэхийн тулд хөлөө долоож нүрээ угаадаг болсон юм гинэ. Хүүхдүүдээ та нар 12 жилийн амьтдаа нэрлэж мэднэ үсттэй. Үлгэрийн анхааралтай сонссон хүүхдүүдтэй баярлалаа.